За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр бүгдээрээ сүлжээний бүрэлдэхүүн хэсэг гэж. За сүлжээ гэдэг бол одоо граф гэж ийм юм та утга адил. За сүлжээний эсвэл графын бүрэлдэхүүн хэсэг гэж энэ хичээлийг үзье. За агуулгын хувьд өмнөх хичээл. За тэгээд энэ бүрэлдэхүүн хэсгийн тухай үзэхээр бэлдээд байна. За өмнөх хичээлээр бол одоо бүгдээрээ сүлжээний зай гэдэг ойлголтыг мэддэг болсон. За сүлжээний зай гэдэг бол хоёр төлөөлөгчийн хооронд хамгийн бага замыг, за энийг бол одоо shortest path гэж хэлж байгаа. Замыг тэдгээрийн хоорондох зай гинэ гэж ингэж тодорхойлж байгаа. За тэгэхээр одоо A-гээс E хүрэх зам бол одоо хамгийн богино shortest path бол тухайн хоёр төлөөлөгчийн зай байна гэж ингэж тодорхойлж байгаа. За эндээ замыг олохын тулд бол одоо path гэж, зайг олохын тулд path гэж одоо зам гэдэг ойлголт орж ирж байгаа учраас бол мөн энэ дээр тодорхойлолт орж ирж байгаа. За хоорондоо холбогдсон төлөөлөгч нарын дарааллыг бол одоо зам гэж хэлж байгаа. За мөн замын урт гэдэг тодорхойлолт орж ирнэ. Замын урт гэдэг бол тухайн нэг төлөөлөгчөөс нөгөө төлөөлөгч дээр очиход хэдэн алхам хийж байгаа алхмын тоог замын урт гинэ гэж хэлж байгаа. За энэгээр нь одоо замын урт нь хамгийн бага байгааг нь олох зэрэг бид нар бол одоо тухайн хоёр төлөөлөгчийн хоорондох зай гэж хэлж байгаа. За өнөөдрийн хичээлээр бол хэдүүлээ үргэлжлүүлээд за энэ бүрэлдэхүүн хэсэг гэж компонент гэж одоо хэлээд байгаа. За энэ компонент гэдгийг бол одоо монголоор бүрэлдэхүүн гэж ингэж орчуулж байна. За хэрвээ одоо сүлжээний дуруу хоёр төлөөлөгч хоорондоо холбогдсон байх юм бол тухайн сүлжээг холбоос сүлжээ гэж хэлж байгаа. За тэгэхээр жишээлбэл одоо энэ граф байх нь тухайн сүлжээний дуруу хоёр төлөөлөгч хоорондоо холбогдсон байх юм бол энийг бол одоо холбоотой сүлжээ гэж, холбоотой сүлжээ эсвэл холбоотой граф гэж хэлэх юм. За ер нь графын хувьд бол нод гэж ойлголт байна. За тэрийг бол одоо бид нэр сошиал сүлжээ дээр бол төлөөлөгч гэж орчуулад байгаа. За граф дээр бол нод тэгээд мөн ээж гэж ойлголт байдаг. За энэ бол одоо утга нэг ийм ойлголт явж байгаа юм. За хэрвээ сүлжээний дид олонлог дараах хоёр шинжүүрийг хангаж явах юм бол тухайн дид хэсгийг бүрэлдэхүүн хэсэг байна гэж тодорхойлж байгаа. За хамгийн эхлээд бол дурын хоёр төлөөлөгч зөвхөн хоорондоо замтай байна. Зөвхөн хоорондоо замтай гэхээр одоо дурын хоёр төлөөлөгч, за энэ хоёрыг авахд бол энэ хоорондоо зам ганц л байна. За дахин өөр төлөөлөгч рүү холбогдсон холбоос байхгүй байх юм бол за энийг бол одоо бүрэлдэхүүн хэсэг гэж хэлж байгаа. За тухайлбал одоо энэ subset бол буюу дид олонлог бол энэ сүлжээнийхээ одоо өөрийнх нь бүрэлдэхүүн хэсэг болж байгаа. За одоо энэ хэсэг бол жишээ нь одоо бүрэлдэхүүн хэсэг болох жишээ нь. За тухайлбал EAFG гэдэг энэ граф бүрэлдэхүүн хэсэг мөн үү гэж ийм жишээ байна. За энэ бол одоо дуруу хоёр төлөөлөгч хоорондоо холбогдоогүй учраас тухайлбал одоо EG2 бол хоорондоо холбоос байхгүй учраас бол энэ бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нэгдүгээр тодорхойлтын нэгдүгээр хэсгийг хангахгүй байх нь. За ийм учраас л энэ бол одоо тухайн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж чадахгүй байна гэсэн энэ хэлбэрхэн жишээ байна. За мөн NOK одоо бүрэлдэхүүн хэсэг болж чадахгүй гэж ийм асуулт байна. За NOK бол хоорондоо
холбогдсон зүйлүүд бол байна. За гэхдээ энэ K2-ын хооронд бол одоо холбогдохын тулд дундаа заавал нэг одоо төлөөлөгч дайрж таарж байгаа учраас бол энэ бол бүлтгүү хэсэг бас болж чадахгүй байна. За тэгэхээр энэ бол одоо биш байна. Бүлтгүү хэсэг. За бусад сүлжээний хувьд бол одоо тухайлбал энэ сүлжээг аваад үзэхэд бол энэ бол одоо сүлжээний бүлтгүү хэсэг болж байгаа. За дөрөв хоёр төлөөлөгч нь бол одоо хоорондоо холбогдчихсон. За ингээд нэг рүүгээ холбоостой. За бусад нэг рүүгээ очиход бол зайлшгүй замтай дайрж гарахгүй. За ийм учраас бол энэ бол сүлжээний бүлтгүү хэсэг гэж ингэж тодорхойлж хангаж байгаа юм. За чиглэлтэй сүлжээ гэж ойлголт байгаа. За энэ бол одоо бас чухал ойлголт. За энэний хувьд бол одоо хүчтэй холбогдсон гэж, хүчтэй холбоостой гэж бас ийм ойлголт байгаа. За энэ нь одоо юу гэсэн үг гэдэг зэрэг хэрв дурын хоёр төлөөлөгч хоорондоо нэг нөгөө рүүгээ чиглэлтэй холбоостой бол тухайн сүлжээ график бол хүчтэй холбоостой гэж ингэж нэрлэж байгаа. За энийг бол одоо англиар strongly connected гэж ингэж хэлж байгаа. За тухайлбал энэ хоёр одоо нодын хувьд бол энэ бол хүчтэй бүрэлдэхүүн хэсэг, хүчтэй сүлжээ үүсгэж байгаа. За жишээлбэл эхний энэ сүлжээний хувьд бол одоо хүчтэй холбоостой гэж тодорхойлж ёсоор бол хэлж чадах нь яагаад гэвэл нэгээс нь нөгөө рүү холбогдоод байгаа учраас. За энэний хувьд бол зарим нэг холбоос нь эсрэг чиглээд буцаад нэг рүү очиж чадахгүй болчихж байгаа учраас бол одоо хүчтэй биш гэж хэлж яах юм. За энэ сүлжээний хувьд бол жишээ нь энэ сүлжээг томоор нь аваад үзэх юм бол тухайлбал одоо AH2-ийн хувьд бол буцах холбоос байхгүй байна. За ийм учраас бол одоо энэ хүчтэй сүлжээ гэж хэлж чадахгүй байна. Дөрөв хоёр төлөөлөгчийн хувьд гэж тодорхойлолт өгж байгаа учраас. За сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн гол ойлголтууд ийм байна. За удахгүй дараагийн хичээлээр уулзъя. За